НТВ-ийн мэдээ цус сэлбэл судлалын үндэсний төвийн донор зохион байгуулалтын засгийн совилогч Ташгарвыг онцолж байна. Тэрээр 2013 оноос эхлэн өнөөдрийг хүртэл нийтдээ 58 удаа цусаа хандуулсан хүндэт донор юм а. Ингэхдээ цус сивэн цусны ятас эрэхтэй 174 хүний амь насыг аварсан байна. Тэрээр багаасаа эмнэлгийн байгууллагад ажиллахыг хүсдэг байсан. За бусдад амьдрал бэлгэлдэхдээ өөрөөрөө үргэлж бахархаж явдгаа ярьлаа. Ташгарав цус сэлбэл судлалын үндэсний төвийн донор зохион байгуулалтын засгийн совилогчаар 14 төчилдөө ажиллаж байна. Тэрээр зөвхөн совилогчаараа ажиллахаас гадна бусдад цусаа хандивлаж амьдрал бэлгэлдэг. Тэрээр цусаа хандуулахын тулд эрүүл амьдралын хэв маягийг чухалчилдгаа онцолсон юм а. Би анх 2011 онд болохоор цус сэлбэл судлалын үндэсний төвд донор зохион байгуулалтын тасагт бол анх совилогчаар орж исэн. За 2013 онд болохоор анх удаа бол цусны донор болж исэн. За 13 оноос өдийг хүртэл одоо хүртэл болохоор нийтдээ бол 58 удаа цус өгсөн байна. Нийт 176 хүний бол амь нас аварсан байна. 10 жилээ төгсөөл ер нь бол эрүүл мэндийн байгууллагт ер нь ажиллая гэж бодож исэн. Тэгээд анагаахын сургуульд ороод анх бол цус сэлбэл судлалын сургуулаа төгсөөл цус сэлбэл судлалын үндэсний төвд одоо ажилд орсон. Манай байгууллагт бол ихэнх нь 80-аас одоо дээш хувь нь бол цусны донор байдаг байгаа. Тэгээд цусаа өгдөг ажилчдаа хараад ер нь бол цус өгөх нь зүйтэй гэж бодоод анх цусны донор болж исэн. Ер нь бол өөрийгөө эрүүл гэж бодож байгаа хүмүүс бол цусны донор болж болно. За энэ нь болохоор 17-оос 60 насны хүмүүс бол цусаа өгч болно гэсэн үг. Цусаа хандуулах нь хүний амь нас аврахаас гадна цусаа хандуулагчийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг. Үүнд цусаа тогтмол хугацаанд төснөөр хүний бие дагуулгадах илүүдэл төмрийн төвшин бууруулж хор тавдраар өвдөх эрсдлээс сэргийлдэг. Мөн зүрхний шигтээс тархинд цус харвах эрсдлийг бууруулдаг давуу талтай.